Өнөөдрийн түүхийн эзэн бол Өмнөд Солонгосын дээд зэнда болох Чеболийн цуутай охин. Тэр бардам замбраагүй хяналтаас гарсан гэдгээрээ Солонгосын нийгэмд шуугиан тарьсан. Энэ бүсгүйтэй холбогдсон Солонгосын алдартай од хүртэл шоронд явж дараачаар нөхөр намаа алдаж олонний хил ам дагуулсаар байлаа. Тэр эцээ хүртэл бардамнаж намайг хинч яаж чадахгүй хар тамхи хэрэгэлсэн ч хүн алсан ч ардмын Чеболийн нүмер бий гэж ил цагаан хэлдэг. Тэгвэл энэ хэргийн цаана хингэгч баян айлын эрх охин байгааг мэдцгээе. Түүний нэрийг Хуан Хана гэдэг бөгөөд 1988 онд Өмнөд Солонгос улсын Сөүл хотод нэгэн нөлөө бүхий Чеболийн гэр бүл төрсөн. Түүний өвөө Намянжу хотын сүүний үйлдвэрийн авраг компаниг үндэслэгч байсан. Хуан Хана багасаа л алт мөнгө зүүж дээд зэрэглэлийн орчинд өсчээ. Өмнөд Солонгосын анхны сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон жилийн түүхтэй нялхсын хуурай сүүний хамгийн том үйлдвэрлэгч болох Намянг Dairy компаниг Өмнөд Солонгос улсад мэдэхгүй хүн зөөх. Чинэлэг гэр бүлд эрэхтэй хүссэн тэр юу хүсснээ хийх дуртай. Хана багасаа л гүнжин мэт амьдралаар амьдарсан байдаг. Бага ангид байхасаа ангийнхаа хүүхдүүдийг байнга дээрлэгдэг, өөрийнхөө тухай бусдад байнга гайхалдаг. Тэр том болоод алдартай брэндээр өөрийгөө гоён өндөр зэрэглэлийн газруудад байнга орж гарan өөрийгөө хэд үрлэгэн гэдгээ цахим орчинд гайхуулж улмаар сошиалд од улсан юм. 2016 онд Хуан Хуана ангийнхаа уулзалтанд оролцох үед санамсаргүйгээр алдартай оддын менежер хийдэг болсон хуучин ангийн найзаасаа Пак Ючоны тухай олж мэджээ. Пак Ючон бол 1986 онд Сөүл хотод төрсөн Өмнөд Солонгос улсад алдартай од бөгөөд дуучин жүжигчин залуу. Ингээд ангийн найзаараа дамжуулан Хана түүнтэй танилцсан дотносож цагийг хамтдаа өнгөрөөх болсон байна. Удалгүй замын хажууд хамтдаа байгаа Пак Ючон болон Хуан Хана хоёрыг хүмүүс хараад зургийг нь даран улмаар сошиал орчинд байршуулсан нь олонний анхаарлыг татгав. Цахим орчинд олон нийт тэдний талаар шуугиж хосуудыг сүйдэвсэн гэх мэт яриа гарав. Удалгүй хосууд 9-р сард хурмаа хийхээр төлөвлөж байгаа талаараа цахим узраа дамжуулан нийтэлсэн нь дахин олон нийтийн дунд шуугиан тарив. Гэвч 9-р сар болоход тэдний хурмын талаар ямар нэгэн мэдээлэл байсангүй. Удалгүй тэднийг салсан байх гэсэн таамаг гарахад Хуан Хуана Өмнөд Солонгосын олон нийтийн платформ дээр өөрсдийн тухай нийтлэл бичжээ. Энэхүү нийтлэлийн утга нь надад чиний араар тавилт завхаарч ногт хамаагүй. Гэхдээ чи одоо ч гэсэн өөрийгөө хамгаалж янз бүрийн төлөвлөгөө гарган бурууг надад тохох гэж оролдсоор байна. Би алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ бүхнийг хийхэд сэтгэл чинь өвдөхгүй байна гэж юу? Зүрх сэтгэл чинь зовдоггүй гэж юу хэмээн бичсэн байна. Энэ өгүүлбэрийг Пак Ючонд зориулсан нь тодорхой байлаа. Энэ нийтлэлийн дараа шуугиан дэгдэхэд Хуан Хуана тэр дээр устгасан байна. Энэ үйлдэл нь олон хүмүүсийн дунд янз бүрийн тамга дэвшүүлэхэд хүргэж хүмүүсийн хил авны бай болон интернет даяар тарах. Тэрч бүхэл нөгөө талд хэн нэгэн Хуан Ханаг хар тамхи хэрэглэж байна гэж найз залуу цагдаа төрөлд мэдүүлсэн ч цагдаа нар энэ хэргийг хэрэгсэхгүй болгож гэх мэт сургалж гар. Хана ч энэ бүх хил аманд сүлдээ дасал болж байв. Учир нь түүний ард Чебол гэх асар том арт тал байсан бөгөөд түүний том жижиг бүхий л асуудлуудыг шийддэг. Бас нэгэн түүний тухай мэдээлэл гарсан нь 2015 онд Хуан Хана болон Чеболын өөр бусад хүүхдүүд хамтдаа хар тамхи хэрэглэж байсан гэх яриа байлаа. Нэгэн алдартай клубд садар самуу мөрөдө тоглоом хар тамхины эсрэг нэгжлэг хийх үеэр цагдаа нар Хана болон бусад холбогдох залуусыг олонний дунд хар тамхи хэрэглэж байсныг илрүүлжээ. Цэжиг авч ихсэн залуус нэг нэгээрээ зүгтаасан ч эцэст нь тэд бүгд цагдаад баригдсан. Тэдний нэг нь мэдүүлэхдээ би их сургуулийн оюутан чиглэлээ шүн бүр хийх зүйл бараг байдаггүй. Амьдрал үнэхээр уйтгартай байсан. Нэг удаа инстаграмаар Хуан Ханатай санамсаргүй танилцсан. Тэгээд түүнийг дагаж биелэгжүү найзуудтай уулзах болсон. Заримдаа Хуан Хана өөрөө ч хар тамхи татахыг уриалдаг байсан. Үнэн дээр Ханаг хар тамхи татдгийг хэд хэдэн удаа үйлдэл дээр нь барьж байсан. Гэхдээ тэд нотлох баринд дутуу хэмээн мэдэгдэж хэд хэдэн баян айлын хүүхдүүдэд торгуул болон захиргааны шийтгэл оногдуулсан гэж. Энэ бүх мэдээлэл Ханад хүрсэн ч тэр үүндээ ичхийн оронд бүр бардамнан хүлээн авч өөрийн арт талыг олон нийтэд гайхуулж эхэлжээ. Үгээр зогсохгүй тэрээр Instagram дээрээ бичлэг хүртэл нийтэлсэн байна. Тус бичлэгийн ерөнхий агуулга нь түүний авгах цагдаагийн дарга хоёр дотны найзууд тиймээс хинч түүнд юу ч хийж чадахгүй. Тэр хүссэн бүхнээ хийж чадна хэмээн өөрөө хэлсэн байна. Энэхүү бичлэг олон нийтийн дунд цацагдсанаар хүчтэй шүүмжлэл дургуутсал дагуулж Хана болон түүний авгахын хяналтанд байсан Намянжу сүүний үйлдвэрийн компани асар их дарамтанд өртөв. Олон нийтийн санаа бодол хэвлэл мэдээллийн тасралтгүй дарамтанд ор түүний авгах нь эцэст нь уушлалтгүйж албан ёсоор мэдээлэл гаргасан байна. Мөн тус мэдээлэлд Намянг сүүний компани Хуан Ханатай ямар ч холбоогүй болсныг мэдэгдэжээ.
Тухайн үед хана гэр бүлээсээ хөөгдөж бүх зүйл алдсан гэсэн мэдээ гарч байдал намжжээ. Гэсэн ч дараагийн хэдэн жилд түүн тохиолдсон олон асуудлыг дахин намжааж чадсан шалтгаан нь намын сүүний компанид хувь эзэмшдэг ээжийнх нь нөлөө байлаа. Харин хана энэ бүх хэрэг явдлын дараа ч өөрийгөө хинэж сурсангүй өдөр бүр Instagram-д орж шөнө бүр ялзаралд авсан амьдралаа гайхуулсаар байсан. 2019 онд хана эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт орсон бөгөөд шинжилгээгээр олон төрлийн хар тамхины улмар илэрсэн байна. Үүний дараа эмнэлгийн ажилтнууд цагдаад мэдэгдэж Хуан хана цагдаагийн хэлтээс хүргэгдсэн. Цагдаа дээр очисон даруйда хана хар тамхи хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч бүх үнэнээ хэлжээ. Тэрээр 2015 онд хар тамхинаас амжилттай гарсан ч дахин донтохолсон үүнийхээ шалтгааныг Пак Ючонтой хамааралтай гэсэн бөгөөд түүний хэлснээр Пак Ючон унтаж байхад нь судсанд нь хар тамхи тарьснаар тэр дахин донтсон гэж тайлбарлав. Пак Ючон бол түүний өмнөх экс найз залуу илээ. Энэ мэдээг сонссны дараа цагдаа нар ч будилж орхив. Учир нь тэд 2 жилийн өмнө салсан байсан. Энэхүү мэдээллийн дараа Пак Ючон зүгээр сууж чадсангүй тэр даруй яралтай хэвлэлийн баг хурал зарлаж өөрийгөө гин буруугүй гэдгээ илэрхийлээд мөрдөн байцаалтанд бүрэн хамтарч ажиллана гэдгээ мэдгэв. Түүнчлэн хэрвээ үнэхээр хар тамхи хэрэглэсэн тогтоогдвол тэр даруй урлагийн ертөнцийг бүрэн мөсөн орхино гэдгээ тангархсан юм. Энэ үед олон нийтийн дунд шуурга дэгдэж Пак Ючоны фэнүүд болон Хуан ханагийн дэмжигчид бие биенээ шүүмжилж маргаан ширвэсв. Цагдаа нар ч олон нийтийн дарамтанд автсан тул Пак Ючонд мөрдөн байцаалт эхлүүлж тэдний орон сууцанд нэгжлэг явуулахаас өөр аргагүй болов. Ингээд байдал эсрэгээр эргэсэн. Цагдаа нар 3 хоногийн дотор Пак Ючоныг баривчлав. Учир нь шинжээч нарын дүгнэлт олныг гайхшруулав. Пак Ючон анхнаасаа л хар тамхинд донтсон нэгэн байсан бөгөөд мөрдөн байцаалтаас булдахын тулд бүх биенийхээ үсийг хосуулан вакс хийлгэсэн байж. Толонгосчуудын мөрддөг хүнзийн сургаал дунд 100 нууцыг хадгалсан ч нэг алдаал бүхнийг илчлэнэ гэсэн үг байдаг. Эцэст нь Пак Ючоны бүхснийх нь үснээс шинжилгээ авч хар тамхины улмар илэрв. Ингээд Пак Ючонд 10 сарын 20 дахь болон 2 жилийн тэнцэн хараацах ял өгсөн бөгөөд 1.4 сая воны торгуул ногдуулжээ. Харин хэдийн хар тамхи татсан гэдэг нь илрээд байсан ханаад 1 жилийн 20 дахь мөн 2 жилийн тэнцэн ял 2.2 сая воны торгуул оногдуулсан. Олон нийт энэ хоёрын шүүхийн шийдвэрт ихээхэн сэтгэл дундуур байсан ч эсэргүүцэх боломж байгаагүй. Учир нь ханагийн артал хэтэрхий хүчтэй байв. Эцэст нь бүх зүйл иймэрхүү байдлаар намжив. Харин 2002 онд Хуан хана нэгэн үзлэгдээр ууг их хүнтэй танилцж улмаар тэд гэрэлжээ. Нөхрийнх нь бүтэн нэрийг цагдаагийн газраас задруулаагүй юм. Хана нэгэн удаа Instagram-да дараах постыг нийтэлжээ. Би эмнэлгийн орон дээр хэвтэж буй аавгаа хараад зүрх минь өвдсөн, өнгөрснөө орхиж цаашид зүг амьдрахаар шийдлээ хэмээн аавынхаа эмнэлгийн орны хажууд зургаад аруулсан байлаа. Сэтгэл уйран байсан ч үнэн хэрэгтээ тэрээр гэрлэхээс сар орчмын өмнө дахин хар тамхины хэрэг толбогдож хэсэг хугацаанд хоригдсон байв. Энэ удаа нөхөр уун хэргийн хамсаатан болсон юм. Тэрээр хэрэг татагдаа зогсохгүй өөрөө хохирогч болсон нэг. 2020 оны 9-р сард орон нутгийн цагдаагийн газарт өөрөө очиж гин бурууга хүлээж. Тэрээр мэдүүлэхдээ хит их хар тамхи хэрэглэсний улмаас хий юм харж ухаангүй байдалд орсон. Би ханааг унтаж байх үед нь судсанд нь хар тамхи тарьсан хэмээн хэлсэн байна. Сонирхолтой нэг зүйл нь хана өмнө нь Пак Ючон өөрийг нь унтаж байхад нь судсанд нь хар тамхи тарьсан гэж мэдүүлж байсан. Тэр хэрэг яг 1 жилийн өмнө гарсан юм. Гэтэл ийм тохиолдолд давхцах нь сонир. Хоёр ч хүн ханааг унтаж байх үед нь түүнд хар тамхи тарьсан гэдэг нь эргэлзээг дагуулж байсан юм. Мөрдөн байцаалтын дараа нөхрийнх нь хувьд хар тамхи анх удаа хэрэглэж байсан нь тогтогдчихэ. Нарийн шинжилгээгээр өмнө нь хар тамхи хэрэглэж байгаагүй гэдэг нь илэрсэн байна. Ер нь бол анх удаа хар тамхи хэрэглэсэн тохиолдолд хэн нэгэн хүний ятгалаг дор эсвэл тухайн хүний өөрийнх нь сонголт байх нь түгээмэл. Харин анх удаа хар тамхи хэрэглэсэн хүн байж бусдын судсанд нь тарж өгнө гэдэг бол нийтлэг ойлголтод огт нийцэхгүй зүйл. Гэсэн ч нөхөр нь энэ бүхнийг өөрөө хийсэн гэж зүтгэсээр байв. Магадгүй тэр ханагийн арт талаас айсан байж магадгүй. Эсвэл шантажинд орсон. Тийм болохоор ч цагдаа нар ууд хэтрүүлэн хатуу хандаж зөргөлсөнгүй. Ингээд цагдаа нар ууг батлан далтан гаргаж гэртэн буцаасан байна. Гэтэл удалгүй хана дахин хэрэгт орооцолдов. Ханагийн найз Instagram-да нэгэн пост оруулсан байна. Тэрхүү пост нь бичгтээ хана манай гэрт очихоор ирчгээд маш олон тансаг эзүүс хулгаасан хэмээн мэдгэв. Тэрхүү найз нь ханааг хулгай хийсэн хэмээн тулган хэлэхэд хана үүнийг хүлээн зөвшөөрөв. Найз нь түүнд хяналтын камерын бичлэгийг үзүүлсэн ч тэр ичихгүй би биш хэмээн гүрийсээр байв. Эцэст нь тухайн найзынхан төвчээр алдагдж пост оруулан цагдаад мэдэгдэж ханааг дахин хар тамхи хэрэглэж байсныг нотлох баримтаар ил гаргажээ. Энэ удаагийн шүүгэн түүний нэр хүндийг ноцтой асуудалд хөргөв. Олон нийтийн анхаарал энэ хэрэгт бүр ихээр төвлөрчээ.
Хулгай гэдэг альч нийгэмд хамгийн жигшин зэвсдэг зүйлсийн нэг. Тиймээс энэ удаад хаанагийн эцэг өөрийн гараар охиноо дагуулan цагдаагийн газар очиж шалгуулахаар болсон байна. Хамгийн аимшигтай нь энэ хоронд түүний нөхөрөө гэртээ амиа хорлож гэрээслэл үлдээж. Түүний гэрээслэлийн сүүлчийн өгүүлбэрт уучлаарай би чамаа гомдоох ёсгүй байсан гэсэн байлаа. Үүнийг харахад яг л хаанаг буруугүй мэтэр харуулах орлого шиг санагдаж байна. Гэвч нөхрийнх нь найз нь цагдаад мэдэгдэхдээ тухайн үед өөрлөө нуцтаж хаанаг илчлэн хэргийг мэдүүлэх гэж байгаагаа хэлсэн байна. Түүний ярианд ямар сэтгэл готрлын шинж байгаагүй бүх зүйл хэвийн байсан гэж. Түүнчлэн энэхүү гэрээслийн агуулга нь уцаар хэлсэн зүйлтэй огтхонч тохирохгүй байна гэж мэдүүлсэн байдаг. Гисэн ч цагдаа нар ямар нэгэн тодорхой сэжүүр нотолгоо олж чадаагүй тул хэргийн материалыг амиа хорлсон гэсэн дүгнэлттэйгээр хааж. Энэхүү дүгнэлт уугийн гэр бүлийнхэн болон найз нөхдийнх нь уур бухимдлыг төрүүлж тэд Instagram-д хаанаг буруутгасан постууд оруулан хуулийн байгууллагад хүртэл хандсан байна. Гэтэл дахин хоёрч гэрч гарч ирэн чухал нотлох баримт байна гэж мэдэгдсэн. Цагдаа нар тэднийг байцаанд дуудах үеэр тэрхүү хоёр гэрч гинэд амиа югдчихэ. Бүх зүйл хэтэрхий тохиолдлын шинжтэй байлаа. Энэхүү хэрэг нэгч тайлбаргүйгээр дуусаж цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ч ямар ч шин сэжүүр олж чадаагүй билээ. Ингээд эцэст нь уг хэрэгүүдийг бүгдийг нь амиа хорлсон гэх дүгнэлттэйгээр хаахад хүрсэн байна. Интернет орчинд янз бүрийн хууль дааны онолууд хөвөрж хаана болон түүний ард талд байдаг намян сүм бүтээгдэхүүний компани хүчтэй эсэргүүцэл шүүмжлэлд өртөв. Энэ бүх хугацаанд намян сүм бүтээгдэхүүний компани чимээгүйхэн байлаа. Олон нийтийн дарамтаар намян үйлдвэрийг өргөн хүрээтэй бойкотлох хөдөлгөөн хийсэн. Хэдийгээр тус компани олон нийтэд харилцах албаараа дамжуулан нэр хүндээ цэвэрлэхийг оролдсон ч олон нийтийн эсэргүүцэл хит хүчтэй байсан тул үр дүнд хүрсэн. Үүний улмаас тус компани хувьцааны өнж хүнд байдалд орж огцон мусан байна. Үндснээр намян сүний үйлдвэр Хуан ханааг бүрэн орхисон байж болзошгүй бөгөөд цагдаагийн байгууллага түүнийг албан ёсоор хэрэг татан шалгаж эхэлсэн. Харин энэ удаад ханаа өөрийн гэмт үйлдэлийг хүлээн зөвшөөрч гимжлийн нулимс хүртэл унгажээ. Эцэст нь ханаад хулгайн болон хар тамхи хэрэгэлсэн хэрэгээр 1 жилийн хорих ялгааносноор хэрэг албан ёсоор хаагдсан байдаг. Харин ханааг ийм байдалд хүргэсэн нь түүний ард талын чэболуудтай холбоотой. Чэболуудын сүлжээ бол улсынхаа системийг хяналтандаа байлгаж чаддаг нөлөө бүхий эрх мэдэлтэй хүмүүс юм. Тэд Пак Жонхи ерөнхийлөгчийн үед төрийн үйлдвэрүүдийг хувьдаа өмчлөн авч бизнесээ эхлүүлж байсан хүмүүс үлээ. Харин хаанагийн скандал үүгээр дууссангүй. Түүнийг суллагдсны дараа дахин хар тамхины хэрэг толбогдсон хэрэгээр Интерполоор эрен сурвалжилж байгаа. 2023 онд хар тамхины хэрэг толбогдож, үүнээсээ болж амиа хорлсон жүжигчин Ий Сонгууны хэрэг дэлгээгдэхэд Хуан Хуанаач энэ хэрэгтэй холбогдсон юм. Хамгийн сүүлд 2024 оны 3 дугаар сард Вьетнамын Данангаас Тайландд ирсэн нь тогтогдсон. Тайландын гадаад иргэдийн харьяатын газраас мөн давхар эрен сурвалжилж эхэлсэн бөгөөд бүсгүй өнгөрсөн оны 4 дугаар сард Тайландд байх Солонгосын элчинд паспортаа өргөдүүлсэн гэж мэдүүлэн шинэ паспорт авсныг нь тогтоосон байна. Цагдаа нарын үзэж уугаар бүсгүй одоож гисэн Тайландд орогдож байж магадгүй ба түүнийг улсаас нь гарсан гэх бүртгэл байхгүй байгаа аж.